За дарга их хурлын дарга энэ илүү цагийн хөлсөг одоо эмчнэр өдөр шөнөг ажиллаад хөдөлмөрлөж байгаа эмэгч одоо хуучин цайлангаар нь бодоод татварыг авахдаа нэмэгдсэн цайлангаар авахар чинь ямар ч нэмэгдсэн болохгүй нэлээд анхаарч үзсэн нэгдүгээр. Хоёрдугаарт бас сангийн яамныхнаас асуулт байна. Эмнэлгийн урсгал зардал эмийн төсөв бассан байхын энэ ч одоо хөдөөгийн хувьд алсын дуудлагын төсөв, эмийн төсөв баслаа гэдэг чинь маш хүнд асуудал. Энийг яагаад асуусан? Одоо энэ 27 оны төсвийн төсөөлд нэмж оруулсан уу? За, хэн хариулах вэ? За, Загжавын Менцаахан сайд хариулъя. Байсан гишүүний асуултанд хариулъя. Тэр Баян-Улгийн Сагсан улаан ус цэнгэлгээд Алдаа даван бүгд рүү чиглэсэн нийт 89 км замын асуудал та асууж байгаа шиг байна. За хоёр үе шаттай хэрэгжиж байгаа. Эхнийх нь бол одоо Улгийн Сагсан улаан ус цэнгэл сумын хатаочилтой авцовын дуус бол 66 км. За энэ дээр энэ жил бол 16 тэрбум төгрөг санхүүжилт өнгөөр тавьсан. Энэ замын нийт өртөх бол 193 тэрбум. За Улгийн Сагсан улаан ус цэнгэлийнх нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь 21 тэрбум тус суусан байгаа. Энэ дээр ямар нэгэн одоо төс бодлогцноос шассан асуудал байхгүй. За тэр эмнэлгийн асуудлаар манай төрийн нэрийн нэмээд хариулчих ба. За энэ дэрийн дөрөвдүгээр микрофон нэрээ хэлээд, албан тушаалаар хэлээд хариулаарай. Сангийн яамны төрийн нэрийн бичгийн дарга нар байсан гишүүний асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбар эмнэлгийн төсвийг бол ерөөсөө ассан асуудал бол байхгүй. За өнгөрсөн оны зарим нэг санхүүж өгөөгүй зардлуудыг бол энэ он гараад тус 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол одоо хэвийн холгосон байгаа. За ямар нэг өөр байдлаар төсвөөс хассан. За сүүлийн жилүүд ерөөсөө эрүүл мэндийн салбарын төсвөөс хассан эмнэлгийн санхүүжилтийг хасаж бууруулсан тийм асуудал бол байхгүй байгаа.